Хайрт нөхдөө, би та нар дээр очиж ертөнцийн эзний хүчээр Есүс Христтэй юу хийснийг ярихдаа ямар ч уран цэцэн үг урсгаагүй. Яагаад гэвэл би зөвхөн Есүс Христийн хэрхэн алагдсан тухай сэтгэл дэм бодож үүнийг л ярихаар шийдсэн байлаа. Та нарын өмнө гарахдаа зүрх алдаж ертөнцийн эзний өгсөн үргийг биелүүлж чадахгүйд хүрч магад хэмээн би айн чичирч байлаа. Би ямар ч цэцэн мэргэн итгүүлэх үг хэлээгүй бөгөөд ертөнцийн эзэн туйлын их эрхтэй хүч чадалтай болохыг зөвхөн түүний ариун сүнс та нарт ойлгуулж өгсөн. Иймээс хүний ухаалаг үгийг сонссондоо биш, ертөнцийн эзний хязгааргүй их хүчийг ойлгосондоо та нар Есүст итгэж чаднаа. Харин Есүсийн тухай ярихдаа бид ертөнцийн эзнийг ойлгож чадах хүмүүст гүн ухааны үг хэлдэг. Гэвч энэ бол хүн төрлөختний дотроос гарсан гүн ухаан биш ээ. Энэ дэлхий хожим сүнхэд дэлхийн ард түмнийг захирагч Есүсийг үл ойшоогч хүмүүс эрх мэдлэн алдна. Есүст итгэсэн биднийг мөнхийн зовлонгоос аварч, хожим өөртөөгөө нэгдүүлж, жавхлантай сайхан мөнхийн амьдралыг өгөх туйлын ухаалаг энэ төлөвлөгөөг ертөнцийн эзэн орчлон ертөнцийг бүтээхээс өмнө хийжээ. Энэ бол ертөнцийн эзний гүн ухаан мөн. Христийн тухай бид тунхаглахдаа чухам ийм гүн ухааны үгийг ярьдаг. Харин ертөнцийн эзэн энэ ухаалаг төлөвлөгөөгөө хүмүүст шууд мэдгдсэнгүй. Тийм учраас энэ дэлхийн ард түмний удирдагчид бас юу ч ойлгож чадсангүй. Иймээс ч ертөнцийн эзний яруу алдрыг илтгэгч их эзэн Есүс Христийг маань танилгүй загалмайд хадуулж алууллаа. Хэрв тэд үнэн учрыг ойлгосон бол Христийг тэгж алуулахгүй байсан бизээ. Өөрт нь хайраа өгөх хүмүүст ертөнцийн эзэн агуу их гайхамшигыг бүтээж өгнө. Тийм гайхамшигыг урд нь хинч үзэж, сонсож, ойлгож байгаагүй лээ гэсэн үг түүний сургаалд бий. Одоо ертөнцийн эзэн тэр их гайхамшиг болох Есүс Христийнхээ тухай ариун сүнсээрээ дамжуулан бидэнд ойлгуулж өгөв. Зөвхөн түүний ариун сүнс үүнийг хүнд ойлгуулж чаднаа. Зөвхөн хүний зүрх сэтгэл эзнийхээ санаа бодлыг мэддэг. Үүний адилаар зөвхөн ертөнцийн эзний ариун сүнсэл түүний туйлын гүн ухаан, хүсэл зорилгыг бидэнд хэлж чаднаа. ертөнцийн эзэн Есүст итгэгч биднээс өөрийг нь эсэргүүцэх дуртай төрлөх зан чанарыг маань зайлуулж, оронд нь өөрийнхөө ёр бусын байдлыг ойлгуулах ариун сүнсээ өглөө. Тийм учраас Христийн тухай бид тунхаглан ертөнцийн эзний өгсөн авралын тухай ярьж, ёр бусын ертөнцийн тухай бусдад ойлгуулахдаа хүн төрлөختний дуртай цэцэн мэргэн үгийг огт хэрэгэлдэггүй. Харин бид тэр ёр бусын үннийг ариун сүнсний хүчээр ариун сүнстэй хүмүүст тайлбарладаг. Зөвхөн ертөнцийн эзний ариун сүнсэл түүний аврал, хайр болон ёр бусын ертөнцийн тухай хүмүүст ойлгуулж чаднаа. Тийм учраас ариун сүнсийг авч Есүст итгээгүй хүн ёр бусын ямар ч юмыг ойлгож чадахгүй. Зөвхөн мунхаг гэж басамжилдаг. Харин Есүст итгэж ертөнцийн эзний ариун сүнстэй болсон хүмүүс ямар ч ёр бусын юмыг ойлгох чадвартай болдог. Тийм хүмүүсийг энгийн бусад хүн ойлгож чадахгүй. ертөнцийн эзний бодол санааг хэн ч гүйцэд ойлгож чадахгүй. Хэний ч зөвлөгөө түүнд хэрэггүй гэсэн үг сургаалд нь бий. Харин Есүст итгэсэн хүмүүс зөвхөн ариун сүнсний хүчээр түүний санааг ойлгож чаддаг учраас бүхнийг Христийн үзлээр үзэж чаддгийн учраас үүнд оршно. Хайрт нөхөд минь ээ. Ариун сүнсний замаар яваа хүмүүст таарах үгийг би та нарт хэлсэнгүй. Харин буруу замаар явж хэрэггүй муу хүслээ дагсаар байгаа хүнд хэлбэл захих үгийг хэлэх хэрэгтэй байлаа. Яагад гэвэл ертөнцийн эзний ариун сүнсний замаар бат явж чадахгүй байгаа учраас та нар одоохондоо Христийн балчир хүүхдүүд мэт ажээ. Ялах хүүхэд сүүгээр насанд хүрэхчид хоолоор тэжээл авдаг. Иймээс ариун сүнсний замд бат орсон хүнд ярих үгийг биш, ойлгоход илүү хялбар үгийг та нарт хэлэх хэрэгтэй ажээ. Та нар одоо ч гэсэн өөрсдийн хэрэггүй муу хүслийг дагсаар байгаа учраас үлгэрлэвэл бор хоол мэт төгс боловсрсон сургаал тохирохгүй нэлэрхий байна. Жишээлбэл та нар бие биедээ атаархаж, хоорондоо зөрж маргалдан, зарим нь Паулийн үгийг, зарим нь Аполлын үгийг дагна гэж хэлдэг. Та нар тийм бол ариун сүнсний нөлөөг авч үзээгүй, төрлөх муу хүслээ дагсаар байгаа хүнээс ялгагдах юмгүй ажээ. Харин Аполл бид хоёр зөвхөн ертөнцийн эзний өгсөн үүргийг биелүүлж, Есүсийн тухай ярихад та нар итгэцгээсэн.
Эхлээд би та нарт Есүсийн тухай ярьсан нь үр цацсантай адил бөгөөд Аполл дараа нь олон юм тайлбарлаж тусалсан нь тарьсан үрийг услахтай адил болсон юм. Харин тэр үрийг өсгөж та нарыг Есүст баттай итгүүлж өөрийн болгож авах ажлыг зөвхөн ертөнцийн эзэн хийсэн. Үрийг тарьж усалсан хүн гол хүчин зүйл биш. Харин ургуулж өсгөж байгаа шалтгаан нь гол хүч байхын адилаар та нарыг Есүст итгүүлж өөрийн болгож авсан ертөнцийн эзэн хамгийн гол чухал хүч мөн. Үрийг тарьсан ба усалсан хүн адил бөгөөд бид зөвхөн ертөнцийн эзний өгсөн үргийг хамт биелүүлсэн учраас хийсэн ажилдаа тохирсон шагналыг түүнээс авна. Та нар бол ертөнцийн эзний ургацын талбай учраас түүний хүчээр л улам ашигтай болж чадна. Та нар бас ертөнцийн эзний барьж буй барилга мэт. ертөнцийн эзэн надад хайр ивэлэн үзүүлж өөрийн төлөөлөгч болгон үүрэг өгөхөд би үлгэрлвэс. Авьяас чадлаа дайчлан барилгын суурийг зөв тавих барилгачны адилаар анх та нарт Есүс Христийн тухай ярьж өгсөн. Дараа нь өөр барилгачид тэр суурин дээр байшин барихын адилаар өөр хүмүүс миний ажлыг үргэлжлүүлж байна. Миний эхэлж тавьсан тэр суурь бол Есүс Христийн тухай үг юм. Та нарын итгэлийн үндэс бол тэр билээ. Нэгэнт тавьсан суурин дээр өөр суурь тавих арга байхгүй. Тийм учраас хүмүүс миний эхэлсэн ажлыг буруу үргэлжлүүлэхээс болгоомжлох нь зүйн хэрэг. Байшингийн суурь мэт тавьсан тэр ажлын эхлэлийг үргэлжлүүлэхдээ хүмүүс үлгэрлвэс. Алт, мөнгө, эрдэнэс, мод, өвс, сүрэл мэт янз бүрийн чанартай ажиллана. Хожмын нэг өдөр дэлхий сүнөхөд Есүс Христ хүн төрлөختнийг шүүхдээ хүний үйл хэргийг гал мэт хүчтэй аргаар шалгахад бүх хүний хийсэн ажлын чанар илэрхий болно. Чанар муутай ажил галд хайлан уусах мэт ашиггүй болсон нь илэрч, галд ч шатамгүй сайн чанартай болсон ажлыг Есүс Христ өндөр үнэлж хийсэн хүнд нь яр бусын шагнал өгнө. Тэр цагт хийсэн ажил нь огт ашиггүй болсныг харах нь хүнд харамсалтай боловч энэ нь мөнхийн зовлонд орно гэсэн үг хараахан биш бөгөөд тэр хүнийг Есүс Христ галаас арай хийж аврахын адилаар мөнхийн зовлонгоос аврах болно. Та нар бол ертөнцийн эзний яр бусын сүм бөгөөд түүний ариун сүнс та нартай үргэлж хамт байдгийг өөрсдөө сайн мэдэх бизээ. ертөнцийн эзний сүм болсон та нар нэгэнт түүних учраас та нарыг буруу зам руу дагуулсан хүн мөнхийн зовлонд орох шийтгэл зайлшгүй авна. Та нар өөрсдийгөө мэхлэхээс болгоомжлогтун. ертөнцийн эзнийг үл ойшоо огч одоогийн хүмүүс өөрсдийгөө ухаан тамтид гэж тооцдог. Харин та нар үнэхээр ухаалаг байх дуртай бол тэдний мунхаг гэж тооцдог ертөнцийн эзний замаар явгтун. Хорвоод цорын ганц ухаалаг үйлс энэ мөн. Учир нь өөрийг нь үл ойлгогч хүмүүсийн тэр эрдэм мэдлэг гэгч эцтэй ямар ч хэрэггүй юм болохыг ертөнцийн эзэн мэднэ. Үүнд энэ дэлхийн сууд хүмүүс хичнээн залтай юм хийвч ертөнцийн эзэн түүнийг нь үр дүнгүй болгоно. Хүн төрлөختний дотроос төрсэн сууд хүмүүсийн бодол ямар ч үр ашиггүй болохыг их эзэн мэднэ хэмээн түүний сургаалд бичсэн байна. Тийм учраас та нар олны дурыг татсан цэцэн мэргэн ухаалаг багштай боллоо гэж сайхах хэрэггүй. Энэ бол мунхаг явдал. Учир нь тэр бүхэн эцэстээ юу ч болохгүй өнгөрөх бөгөөд та нарт харин үрдийн бүх юм бий. Та нар Аполл, Петр бидний яриаг сонсохдоо ертөнцийн эзнийг ойлгож таньснаар барахгүй хожим энэ дэлхийг түүний хүчээр эзэгнэх болно. Одоо та нар түүний хүчээр амьд явж, нас барсан хойноо мөн л түүний хүчээр дахин амарч, мөнхийн жаргалтай амьдралыг авна. Энэ бүхэн бол та нарын өмч хөрөнгө билээ. Та нар Христ их болсон бөгөөд Христ бол ертөнцийн эзних учраас та нар бас түүнийх боллоо. Тийм учраас зөвхөн ертөнцийн эзэн та нарт энэ бүхнийг хийж өгч бүх хэрэгцээг чинь хангасан учраас өөрөөрөө сайхах үндэс хэнд ч алга.